Сэтгэлийн боловсрол подкаст. Сайн байцгаана уу? Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгээс сэтгэлийн боловсрол хэмээх шинэхэн подкастыг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа. За энэ удаагийн дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. За бид өнөөдрийн дугаартаа бүх насны хүмүүсийн амьдралын чанар, амжилт, бусад хүмүүстэй харилцахад нөлөөлдөг нэгэн чухал сэдвийг ярилцахаар бэлтэж байна. За тэгэхээр өнөөдөр бол өөртөө итгэл талаар ярилцсанаа. За өөртөө итгэл ялангуяа өсвөр насныхны хүүхдүүдийн өөртөө итгэлийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцахаар зэхэж байна. За тэгэхээр бид нэр хүүхдүүдийн талаар ярихаараа эсвэл өсвөр насныхны ялангуяа өсвөр насныхны талаар ярихдаа ихэвчлэн онлайн тайлбар цөөн хэдэн тохиолдолд тэднээс авсан судалгааг үндэслэж ярьдаг. Ихэвчлэн насанд хүрэгчийн байр сууриас тэдний тухай, тэдний ертөнцийн талаар, тэдний сэтгэл зүйн талаар ярилцдаг. Харин сэтгэлийн боловсрол подкаст маань хүүхдүүдтэйгээ өөртдөө хамттан ярилцаж тэдний сэтгэл зүйн ертөнцийн талаар та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорин эргээд хүүхдүүдтэй өсвөр насныхандаа бусад хүүхдүүдэд тохиолддог сэтгэл зүйн асуудлууд мөн шин сонин мэдээлэл хүргэхийн тулд бид энэхүү подкастаа бэлтгэж байгаамаа. За тэгэхээр өнөөдрийн сэдвлүүгээ оръё. Манай өнөөдрийн дугаарт маань хүндтэй хоёр зочин өргөцсөн байгаа. За энэ бол Ерөнхий боловсролын шинэ Монгол сургуулийн 12-ийн 1-р ангийн сурагч Инх Орчлон. Сайн байна Орчлон. За дараагийн зочин маань Ерөнхий боловсролын шинэ Монгол сургуулийн 9-ийн 1-р ангийн сурагч Инхмаа маань хүрэлцэн ирсэн байгаа. Сайн байна уу? За тэгэхээр бид гурав өнөөдөр өөртөө итгэлийн талаар та нартай хамгийн чухал гэсэн хэсгүүдээс нь илүү ярих гэж байна. За тэгэхээр та хоёроос асуумаар байна. Өөртөө итгэл гэж яг та хоёрын бодлоор юу гэсэн үг юм болоо? Та хоёрын үзэл бодлыг сонсомоор байна. За Инх Орчлонгоос эхлэе. Миний хувьд бол өөртөө итгэл гэдэг нь тухайн хүнийг өөрийг нь тодорхойлж буй нэг тийм хэлбэр гэж үзээд байгаа. Тэгээд тэр хүний одоо жишээ нь амжилтанд хүрэхэд яаж зорж байгаа тийм нэг хэлбэр. За ойлголоо. Тухайн хүнийг тодорхойлж байгаа хэлбэр гэж ойлгож байгаа тийм ээ. За Инхмагийн хувьд юу гэж ойлгодог вэ? Миний хувьд хэм бол ямар ч гэсэн өөртөө хайртай. Тэгээд өөрийнхөө үн цэнийг мэддэг. Тэгээ өөрийнхөө чөлөөтэй байдлыг хэлдэг юм болов. За ойлголоо. За тэгэхээр судлаачдын үзэж байгаагаар өөртөө итгэл гэдэг маань тухайн хүүхдийн өөрийнх нь талаарх үнэлгээ дүгнэлт юм байна гэж үзэж байгаа. Яг судлаачд болохоор. За тэгээд өөрийнх нь талаарх бас мэдрэмжүүдийн нийлбэр гэж ойлгож байгаа. Жишээлх юм бол одоо чи бусад хүмүүстэй харилцаж байхдаа эсвэл өөрийнхөө сурлагын амжилт одоо хичээлээс гадуур үйл ажиллагааны амжилтаас үүдээд өөртөө ямар нэг дүгнэлт өгсөн байх нь шүү дээ бүх хүн тийм. Тэр нь ямар ч байж болно. За би энэ математиктаа сайн юм байна. Би өөртөө математикийн бодлогыг маш сайн боддог гэж өөрийгөө дүгнэж болно. Эсвэл би урлагийн одоо нэлээд олон авьяастай юм байна. Дуулдаг юм байна, бүжгэлдэг юм байна. Би бол урлаг талдаа маш авьяаслаг хүүхэд гэж дүгнэж болно тийм. Эдгээр дүгнэлтүүд маань та нарын өөртөө итгэлийг бий болгоод байдаг байна шүү дээ. Ганцхан одоо сурлагын амжилт та бүхний өөртөө итгэлийг тодорхойлохгүй гэсэн үг. За тэгээд өөрийнхөө талаар хэдий ч нэ эерэг бодолтой байна. Төдий чиний өөртөө итгэл өндөр байна гэж үздэг. Та бүхэн бодоод үзээрэй. Өөрийнхөө талаар таагүй би өстэй юу ч чаддаггүй амтэн ч гэдэг юм уу? Би хийндэж хэрэггүй хөт гэж бодох юм бол тэр хүний өөртөө итгэл өндөр байх боломжгүй гэж үздэг. За тэгэхээр багш нь түрүүн бас дурдлаа дотоод мэдрэмжүүдийн нийлбэр бас бидний өөртөө итгэлийг тодорхойлж өгдөг гэдэг. Тэгэхээр дотоод мэдрэмж гингүүд ганцхан одоо дотоод хүчин зүйл юм байна гэж бас битгий ойлгоорой. Учир нь гадаад нөлөөлөл, дотоод нөлөөлөл хоёрын нийлбэрээр одоо бидний өөртөө итгэл бий болдог гэсэн үг. За тэр нь бол тухайн хүний сэтгэл зүйн онцлогоос бас их хамаардаг л да. Та хоёр өөртөө гадагшаа чиглэсэн хүмүүс гэж бодож байна уу? Эсвэл ганцаараа байхдаа нэг олуулаа биш байхдаа айгуу гоё төвлөрч чаддаг, асуудал гарцыг болж харж чаддаг гэж боддог уу? Гадагшаа хаа. Би бол гадагш. За тэгэхээр гадагшаа чиглэсэн буюу жишээлх юм бол одоо хүмүүсийн аягүй сайн мэддгээр темпераментаар ярихад сангвиник
одоо холерик темпераменттай хүмүүс маань илүү өөртөө итгэл өндөр байх магадaltaй гэж үздэг байхгүй. Яагаад тэгэхээр тухайн темпераментийн онцлог тухайн хүний онцлогоос шалтгаалаад одоо жишээлбэл холерик темперамент давмгаалсан хүмүүс маань өөрийгөө бүр хэтрүүлж үнэлдэг. Чадахгүй зүйлээч би чадна штэ гэж боддог, хэлдэг, ярьдаг хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр энэ маань тухайн хүний бас сэтгэл зүйн онцлогтой их холбоотой гэж ойлгоорой. Тэгээд өөртөө итгэл тогтмол бол биш байдаг. Та хоёр маань бас мэдчих яах. Зарим үед ингээл нэг өөртөө итгэлгүй байдаг тий. Зарим үед маш өөртөө итгэлтэй ингээл заастаа энэ хичээлийг бариад авъя, энэ шалгалтыг амжилттай давъя гэл бариад авдаг тий. Энэ маань бас зөвхөн хэвийн үзэгдэл юм байна. Хүүхдүүд маань би ер нь их ихтэй өөртөө итгэлгүй амт юм байна да гэж өөрийгөө битгий бодоорой. Яагаад гэхээр өөртөө итгэл маань ховсон өөрчлөгдөж байдаг. Гадны нөлөө, дотоод чиний сэтгэл зүйн байдлаас хамаарат заримдаа өөртөө итгэлтэй байж болно. Заримдаа унсан байж болно өөртөө итгэлтэй чинь. Гэхдээ ерөнхийдөө одоо төвшин нь бол хадгалагдчих хэвээр гэж үздэг л дээ. Чи маш тийм өөртөө итгэлтэй хөвгт байж байгаа сүүлийн 1 жил ч юм уу ингээд маш өөртөө итгэлгүй болоод ирсэн бол тэнд ямар нэг асуудал байна. Сэтгэл судлаачтай заавал уулзах шаардлагатай гэж зөвлөдөг байхгүй. За тэгэхээр өөртөө итгэлийн талаар гурлаа ингээд сайхан чөлөөтэй ярилцаа. Тэгээд хоёр маань надаас асуух асуулт байвал чөлөөтэй асуугаарай заа юу. Тэгээд яг одоо ахлах ангийнхныг төлөөлж манай их орчлон ярьж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр ахлах ангийн хүмүүсийн ер нь өөртөө итгэл ямар хөө төвшөнд байна гэж чи өөрөө дүгндэг вэ? Ганцхан одоо шинэ Монгол сургууль биш те. Одоо ингээд нийт чиний насны хүмүүсийн өөртөө итгэл нэг талаар чи юу гэж бодож байна? Өөртөө итгэлтэй хүмүүс хэр олон байдаг гэж бодож байна? Ер нь өсвөр насныхан өөртөө итгэх итгэлийн нэг үе алдаад идэг шиг ажиглагдаад идэг. Тэрнийтэй холбоотой гэж боддог байж байна. Тэр нь сэтгэл зүйтэй юм болоо. За инхмагийн үед та нар одоо дунд ангийнхан тийм ээ? Дунд ангийн хүмүүсийн маань сэтгэл зүй одоо жишээлбэл өөртөө итгэл дээр ямар хуу байдлаар чамд анзаарэгддэг вэ? Энэ талаар ажиглаж исэн ч юм уу? Бодож исэн үү инхма? Ер нь бас адилхан өсвөр насны хүүхд тэгэл янз бүр байд юм санагддаг. Гэтэ ер нь бол манай үеийнхэн гайвгүй санагддаг шүү дээ. Харцангуй доктортой юм шиг санагддаг ба тий. За тэгэлгүй яг хоёрын маань ажигласан бол ялцчихгүй үнэ. Яагаад вэ гэхээр өсвөр нас маань хүүхэд болгоны үед янз бүр эхэлж байгаа штэ та нарын одоо зарим хүүхдийн өстэй, зарим хүүхдийн 11 настай эхэлдэг. Ингээд үргэлжлээд олон улсад бол өсвөр насыг бүр 25 нас хүртэл үргэлжилдэг гэж үздэг байхгүй. Сэтгэл судлаачид болохоор сэтгэл зүйн үед 90 цент хүрэх насыг 25 нас гэж бас үзээд байдаг. Тэгэхээр ер нь бол 20 гартлал ингээд өсвөр нас үргэлжлээ явдаг гэсэн үг байхгүй. Өсвөр насны төгсгөл үе гээл одоо 18-аас эхлээд явах нь шүү дээ 17-18-аас. За тэгэхээр яг өсвөр насны оргил үе дээр байгаа хүмүүсд сэтгэл зүйн үед одоо өөрчлөлтүүд маш их ажиглагддаг. Зарим үед маш өөдрөг, зарим үед готрон үзэлтэй, сэтгэлээр унах, эсвэл бүр ингээд амьдралын утга учир яг юу юм бол гээд эргэлзэж тэмдэглэж гэдэг юм уу янз бүрийн нөхцөлөд үүсдэг. Энэ бол хэвийн шүү гэж хэлмээр байна. Харин сэтгэл одоо санаад хавгүй 2-оос дээш 7 хоног өөр ингээд сэтгэл готролд орсон шинж тэмдгүүд илрээд 2-оос дээш 7 хоног явах нь бол чамд эргээд сөрөг нөлөөтэй. Тийм учраас хэрвээ ийм нөхцөл байдалд байгаа хүүхдээ бол сэтгэл судлаач дээрээ одоо цаг аваад ярилцаж болно. Дээр нь сургуулийн нийгмийн ажилтнууд маань байна тий. Тэдгээр хүмүүстэй ярилцаж болно гэх мэтчлэн мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваарай гэж хөшин хэлмээр байна. За өсвөр насн дээр яагаад ингэж сэтгэл зүйн байдал дэшээ доошо болоод ингэ өөрчлөгдөд байдгийг ялангуяа өөртөө итгэл нь ингэж янз бүр болоод байдг юм бэ гэхээр тухайн хүүхдийн дааврын нөлөө гэж байгаа. Яагаад тэгэхээр хүүхдээс насан турш хүн болохын тулд та нарт маш олон дааврууд ялгарч идэг байхгүй юу? Тэгээд тэр даавруудын огцом өөрчлөлтөөс болоод та нарын сэтгэл санаа гинтхэн амар таагүй болж хувирал эсвэл маш гоё аз жаргалтай мэдрэмж төрөөд байх магадaltaй. Дээр нь сэтгэл зүйн бас өөрчлөлтүүд орж ирдэг. Ингээд бол хамгийн их анхаарах ёстой нас бол өсвөр нас гэж яагаад нэрлэдгийг бол эцэг эхчүүд маань хүүхдүүд маань ч гэсэн ер нь гадралдаг болоод байгаа тийм. Бидний мэргэжлийнхэн бол бие хүний хувьд дахин төрөх боломжтой нас гэж та нарын насыг үздэг байхгүй. Тэгэхээр энэ бол маш чухал. За энэ дээр бол түрүү хэлсэн багш нь өөдрөг байхад бол ойлгомжтой тий. Харин таагүй мэдрэмжтэй удаан явж болохгүй. Энийг заавал мэргэжлийн үндэс зөвлөгөө аваарай гэж хэлсэн. За тэгвэл охтуудын өөртөө итгэлийн талаар гурлаад тавчхан ярилцъя. Тэгэх үү? За охтуудын өөртөө итгэл
За энэ дээр манай инхмагаас эхлээд яриад явъя гэх үү? Охтуудад бол хөвгүүдээс илүү гадаад төрх илүү их нөлөөлдөг юм санагддаг байхгүй юу? Жишээлбэл одоо ихэнх охтууд хүүхэндээ толтой явдаг ч юм уу тий. Яг энэс анзаарахад бол гадаад төрх хөвгүүдээс илүү нөлөөлдөг хаа. Гадаад төрх нь тэгээд ер нь гадаад хүчин зүйлүүд илүү нөлөөлдөг гэж магадгүй гэж бодож байна тий. За ойлголоо. За тэгвэл яг орчлын юу гэж бодож байна? Танаа ангийн, танаа үеийн охтууд эсвэл магадгүй ингээд бусад алах ангийн охтуудын өөртөө итгэл юу нөлөөлдөг бол тэд нар ер нь хэрэг өөртөө итгэлтэй байдаг бол чи юу гэж дүгнэдэг вэ? Охтууд хөвгүүдийн хувьд бол арай илүү их өөртөө итгэлээ алддаг. Юунаас болоод бас даавраас шалтгаалж байгаа. За сонирхолтой тий. За тэгэлгүй хот хоёр маань бас зөв анзаарсан байна. Тэгэхээр яг Монголд хийгдсэн өсвөр насны охтуудын өөртөө итгэлийн талаар судалгаа бол одоохондоо бол байхгүй байна л та охтууд нэлээд олон охтуудыг хамруулсан. Багш нэг судалгаа олсон нь KTK болон Claire Shipman нарын одоо 1300 охтыг хамруулан хийсэн судалгаа байгаа юм л да. 8-аас 18 насны яг өсвөр насны. За тэгэхээр энэ охтуудээс юу ажиглагдсан гэхээр тухайн насны хөвгүүдээсээ охтууд нь 30%-аар одоо бага одоо өөртөө итгэлтэй байсан байна. Хөвгүүд нараа өндөр хахад охтууд яг өсвөр насны дээр очихороо өөртөө итгэл нь 30%-аар багассан байна л да. Одоо 8-аас доош наснд яг ижилхэн байсан байгаа хгүй тухайн өөртөө итгэл нь охид хөвгүүд яг ижилхэн. Гэтэл өсвөр насны дээр очингуудаа охтуудынх нь багассан гэж байна. За энэ юутай холбоотой юм бэ гэхээр яг саяхан хэлснээр охтууд нийгмийн одоо хүлээлт, дарамт чахалт, одоо олонний танил хүмүүсийн нөлөөлөл, за дээр нь одоо өөрсдийн тэр дотоод дааврын нөлөө, сэтгэл зүйн өөрчлөлтийнхөө нөлөөллөөр одоо бусдад таалагдах гэж бусад хүмүүс таалагдчихвэл би маш тийм хүрхэн байгаа юм байна. Өөртөө итгэлтэй байх юм байна ч гэдэг юм уу, тийм ойлголттой болчт юм байна л та. За тэгээ энд бас эцэг эхчүүд маань бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж байгаа. За тэгээд ер нь бол охтууд яг өсвөр насны дээр нэг тийм төгс байхыг маш хичээдэг. Айгу хөөрхөн, бас онц сурдаг, бас айгу олон найзтай тийм ингээд хүмүүст хүүхдүүдэд хүнлэгддэг. Дээр нэмэгдээд урлагийн авьяастай ч гэдэг юм уу, спорттой сайн байхыг ингээд төгс төглөө байхыг хүсээд идэг юм байна л та. Тэгвэл олон хүн таалагдана гэд. Гэтэл бол тийм биш ээ хүүхдүүдээ. Хүн болгон дахин давтагдчихгүй өөрийн ертөнцтэй байдаг. Тэгэхээр чи болоод бусад хүмүүс хин нэгэн таалагдахын тулд ерөөсөө төрөөгүй. Бас хин нэгэн одоо олонний танил эмэгтэй дуучинтай эсвэл эрэгтэй дуучинтай ч юм уу жүжигчинтэй адилхан болохын тулд энэ хорвоо дээр төрөөг байхгүй юу? Чи өөрийнхөө давтагдчихгүй онцлогоор одоо энэ ертөнцид маш гайхалтай тэр өөрийн түүхийг бүтээх гэж төрсөн. Тэр нь бол заавал олонний танил байвал аз жаргалтай байна, алдартай байна гэсэн үг биш. Заавал амжилттай бизнесмен болвол аз жаргалтай байна гэсэн үг биш ээ гэдгийг өсвөр наснд хүүхдүүд сайн ойлгож анзаардаггүй юм шиг байна л да. Тэгээд одоо хөөрхөн байх га төгс байх га ингээд хичээгээд эргээд тэр нь өөртөө сэтгэл зүйн хувьд дарамт үүсгээд ингээд өөртөө итгэлээ алдах магадaltaй болчиход. Тэгэхээр охтууд маань өсвөр насны дээр юуг анхаарах юм бэ гэхээр яг өөрийнхөө дахин давтагдчихгүй тэр онцлогт л одоо анхаарна. Тэрнээс биш өөртөөгөө ямар ч адилхан биш хин нэгэн дуучинтай эсвэл хин нэгэн хайртай жүжигчинтэйгээ адилхан болох гэж эсвэл өөрөөсөө чадахгүй те өөрийнхөө тэр хүн давуу болон сул талтай байгаа шүү дээ. Гэтэл сул талыг нь одоо илүү их томруулж, тодруулж харуулах тэр одоо сонголтуудыг хийгээд ах юм бол нөгөө хүүхд маань өөртөө итгэлгүй болоод байна гэсэн үг байхгүй юу? За тэгвэл охтуудын талаар товчхондоо. За тэгвэл хөвгүүдийн өөртөө итгэлийн талаар нэг орчлонгоос эхлэе те. Хөвгүүд ер нь хэр өөртөө итгэлтэй байдгийг энэ насн дээр. Тэгээд юу нөлөөлдгийг та нарын өөртөө итгэл? Хөвгүүдийн өөртөө итгэлт нь нөлөөлөх нь гэвэл одоо үг хүний хэлж байгаа үгнээс байна. Тэгээд сэтгэл зүйн бас нөлөөлнө. За. Тэгээд бас өөрөөсөө илүү хүнтэй харьцах, тэгээд өөрийгөө хүнтэй харьцуулах зүйл. За ойлголоо, баярлаа. За инхмаа юу гэж бодож байна? Танаа үеийн хүүгүүд хэрэг өөртөө итгэлтэй байдгийг. За тэгээд өөртөө итгэлд нь юу нөлөөлдөг байх гэж бодож байна? Ер нь манай үеийн хүүгүүд амар өөртөө итгэлтэй санагддаг шүү дээ. Гэхдээ яг одоо багшд ингээд загнуулаад ч юм уу жоохон хичээлээ муу гээд тэгчээрээ амар өөртөө итгэлгүй дугаа хураагаад ч юм уу тийм хүүхдүүд бас байдаг.
За. Аха. За тэгэлгүй яг хаа. За тэгвэл хүүгүүдийн өөртөө итгэл уг нь бол охтуудынхтай харьцуулахад харьцангуй тогтвортой байдаг гэж үздэг. Өсвөр насн дээр. Гэхдээ яг түрүүний хоёрын хэлснээр одоо энэ хөрчлөн хэлж штэ бусдтай харьцуулах хин нэгэн өөрөөсөө илүү одоо оюуны болоод бие махбодын нөөцтэй хүүхдтэй өөрийгөө харьцуулах нь өөрийнхөө өөртөө итгэлийг унах шалтгаан болдог. Яагаад тэгэхээр хүн болгон дахин давтагдчихгүй гэж багш нь хэлээд байгаа шүү дээ тий. Гэтэл өөрөөсөө тис өөр хүнтэй өөрийгөө харьцуулчихаар би энийг чадахгүй юм биш үү? Би энэ хүүхчиг биш юм биш үү? Би муу юм байна гэдэг тэр мэдрэмж өөртөө төрөөд өөртөө итгэлд нь нөлөөлөх нь шүү дээ. Тэгэхээр бусдтай бити өөрийгөө харьцуулаарай хүүгүүдээ. Яагаад тэгэхээр чи бол хизээш дахин давтагдчихгүй цор ганц. Өөртөөгөө л өөрийгөө харьцуулаарай гэж хэлмээр байна. Дээр нь хүүгүүдэд бусдын одоо хэлж байгаа ээж аавынх нь, найз нөхдийнх нь, магадгүй үерхдэг охин, эсвэл ангийн охтуудынх нь эдгээр хэлдэг үг маш их нөлөөлдөг. Тэр нь их орчлон хэлж штэ тий. Тэр бол яалтчгүй байна. Яагаад тэгэхээр багш нь хамгийн ихний одоо өөртөө итгэл гэж юу вэ гэдэг дээр дурдсан штэ. Гадаад болон дотоод хүчин зүйлүүд бидний өөртөө итгэл нөлөөлөд байдаг. Тэрний гадаад хүчин зүйлд нь орох нь шүү дээ тий. Бусдын нөлөөлөл бас нэлээд чухал байдаг. Бусад хүмүүс хүүгүүдийг илүү сайн хүндэлдэг, ойлгодог байвал тэдний өөртөө итгэл илүү нэмэгдэх боломжтой байдаг. За энэ дээр хүүгүүдийн өөртөө итгэл дээр хоёрт маань ярих зүйл байгаа юу? Эсвэл хоёр маань бас тохиолдол, кейс, жишээ ярьж болно. Тэрийг багш нь бас ямар шалтгаантай байсныг нь тайлбарлахыг хичээж болох байхгүй юу? За тэгвэл саяхан ярьснаар гурлаа. Өөртөө итгэл нөлөөлдөг хүчин зүйлсийн талаар ярилцъя. За тэгвэл их орчлонгийн өөртөө итгэлд яг юу нөлөөлдөг вэ? Чи гадаад, дотоод талаас нь дүгнвэл. За би үе тийм нэг өөртөө итгэл алдчихад байдаг. Тэгээд тэр миний сэтгэл зүгээс л хамаарч байгаа. Тэгээд олон хүний өмнө ярихаараа жоохон эмээгээл би алдчихвал яах вэ гэд тиймэрхүү өдөр зураг гэж хэлсэн. Тэгээд хүн жоохон чи чадахгүй дээ. Чи ийм юм уу гэдэг тиймэрхүү үг хэлчихвэл бас за би нэрэл чадахгүй юм уу? Ер нь яагаад бол гэж жоохон боддог. За ойлголоо. За тэгвэл чиний өөртөө итгэлийг аягүй гоё нэмж өгч байсан хүн эсвэл үйл явдал гэвэл чи юуг нэрлэх вэ? Яхад яг гутарцсан ингээд хүн ингээд ирээд магтах ч юм уу чи чадна гэдэг ингээд айгүй баярлж чаддаг. За ойлголоо. За тэгвэл чиний эргэн тойронд байгаа заавал нэрийг хэлэхгүй байж болно те. Хүмүүсээс хамгийн их бусдад өөртөө итгэлийг нь дэмжиж өгдөг, бусдын сайн талыг хэлж өгдөг хүмүүс хэн байдаг вэ? Багш нар дундаас юм уу? Эсвэл одоо найзуудаас ч байж болно. Эсвэл гэр бүлийнхнээс ч байж болно. Хэлсэн л ер нь сэтгэл зүгээр амар дэмжиж өгдөг. Багш ч байна, найз ч байна, гэр ч байна. За ойлголоо. За баярлалаа. За их магийн өөртөө итгэл хүмүүс одоо хамгийн их нөлөөлдөг хүмүүс нь хэн байдаг вэ? Тэр талаар. За нөгөө сая хэлсэн шүү дээ. Ер нь бол хамгийн чухал нь өөрийгөө харьцуулах амар нөлөөлдөг юм шиг санагддаг байхгүй юу? Тэгээд дараачаар нь болохоор нөгөө нэг одоо алдчихад тэгээд ингээд шоолуулаа. Тэгээд тэрнээс биш ингээд зарим хүмүүс өөрийгөө амар ингээд хаацдаг байхгүй юу? Тэгээд тэр бас амар нөлөөлдөг. Тэгээд сул талнаас амар нөлөөлдөг ингээд зөвхөн сул талаа ингээд хараад тэгээд яг нөгөө давуу талаа олж нээггүй хүүхдүүд нь тэгээд сул талаа харчаад бусдыг харчаад тэгээд харьцуулаа тэгээд амар сэтгэлээр нь тийм санагддаг. За чиний хувьд өөртөө итгэлийг чинь хамгийн их дэмжиж өгдөг хүн гэвэл хэн байх вэ? Манай ихч байхаа. За ойлголоо. За тэгэхээр манай хүүхдүүдийн хэлснээр багш нь гадаад дотоод нөлөөллийг баг зэрэг ялгаад та нартай танилцуулаад өгье. За тэгэхээр өөртөө итгэлд нөлөөлдөг гадаад хүчин зүйлсэд гэр бүлийнхэн чинь чамд ямар байдлаар ханддгийг, харилцдгийг, чамтай ямар байдлаар харилцдгийг гэдэг нөлөөлдөг.
Зарим гэр бүлд ингээ хүүхдүүдийг чи энийг чадахгүй байхдаа яадгийн танай ангийн хүчин тийм байж штэ ч гэдэг юм ингээ харьцуулаад ээж аав нь энэ талаар ойлголтгүй учраас хэлж байгаа л та. Ээж аав бол мэдээж бүх ээж аав хүүхдүүдээ сайн сайхан байлгахыг хүсдэг. Гэхдээ нөгөө хэлэх арга барил нь заримдаа алдаатай болчдөг учраас хүүхдүүдээ ингээ заримдаа сөргөөр нөлөөлчдөг ахна штэ. За тэгээд гэр бүлийн харилцаа хандлага нөлөөлнө. Хоёрдугаарт найз нөхдөж харилцаа хандлага. Чамайг хүндэлдэг юм уу? Дандаа чиний дутагдлыг хэлж чийстэй тийм байна, юм байна, царамтай байна, намхан байна ч гэдэг юм уу? Дандаа тэрийг чинь хэлдэг найзуудтай найзалдаг юм уу? Гэдгийг анзаарах хэрэгтэй. Яг тэгэхээр найз нөхдөд чинь чиний өөртөө итгэдэг их нөлөөлдөг ахна штэ. За дараа нь сургууль, ангийн орчин, уур амьсгал. За тэр сургууль дотор хөвчлэн эрэг таатай тийм уур амьсгал ноёлдог юм уу? Эсвэл таагүй нэг нэгнээхээ одоо сул тал дээр төвлөрдөг, нэг нэгнээс хоолж гадуурхдаг тийм нөхцөл байдал ноёлдог юм уу гэдгийг нэг чухал ахна тийм ээ. За дараа нь чамд тохиолдож исэн тийм гинтийн үйл явдлууд. Одоо жоохон бахтчихж гэдэг юм уу те. Одоо маш тийм гинтийн байдлаар чамайг айсан, цочроосон, эсвэл баярлуулсан тэр нөхцөл байдлууд бас өөртөө итгэлд чинь нөлөөлдөг. За мөн бусад хүмүүсийн зүгээс чамд тавьж байгаа итгэл найдвар нөлөөлдөг. Ангийн багшийн чинь магадгүй мэрэгжлийн хичээлийн чинь олимпиадад орж ирлээ гэхэд мэрэгжлийн хичээлийн чинь багшийн чамд тавьж байгаа найдвар эргээд гэр бүлийн чинь за миний охин өстэй сайн хүн болно доо. Миний хүү тийм мундаг хүү болно доо гэж хүлээж байгаа тэр хүлээлт итгэл найдвар бас нөлөөлдөг. Ингэж хүлээхгүй чи угаасаа муу юм чи муу байх боломж гэдэг юм уу нэг иймэрхүү таагүй зүйл хилээдах юм бол хүүхдээ өөртөө итгэл унана. Харин би чамд итгэж байна их ма чи чаднаа миний дүү чи чаднаа миний охин гэж хэлэх тусам хүүхдээ өөртөө итгэлд бас эргээр нөлөөлдөг ахна штэ. За мөн нийгмийн тогтсон хандлага хүлээлт шахал дарамт нөлөөлдөг. Одоо өсвөр насныхан гэхээр л маш тийм загварлаг хувцлах хэвээр одоо ингээл тийм тогтсон хандлагууд нь штэ. Өсвөр насныхан гэхээр л одоо янз бүрийн буруу зуршил эднэр их амархан өртнөө энэ хүүхдүүд ч гэдэг юм уу. Энд чинь буруу тогтсон хандлага. Яагаад заавал бүгд өсвөр наснда хор зуршилд одоо өртнө гэж тийм хор зуршилд одоо өртдөггүй, хор зуршлаас татгалздаг маш олон хүүхдүүд байгаа. Тэгээ өсвөр насн дээрээ бусдыг одоо бусд хүүхдүүддээ сэтгэл зүйн дарамт шахалт үзүүлдэг гэдэг ийм эцэгчүүдийн дунд одоо манай хүүхдийг гадуурхдаг ч гэдэг юм уу тийм ойлголтууд нэлээд авдаг, зөвлөгөөх авдаг. Гэтэл үеийнхнээ дарамт шахалтанд оруулдаггүй тийм хүүхдүүд ч олон байдаг тийм ээ. За тэгэхээр энэ гадаад нөлөөлөлт эдгээр маань орох нэ. За тэгвэл дотоод хүчин зүйлд юу орд юм бэ? Түрүү их орчлон маань хэлсэн тийм миний сэтгэл зүйн байдал ч бас миний өөртөө итгэл нөлөөлдөг гэж тийм. Тэгэхээр сэтгэл зүйн хувийн онцлог ялгаа. Бид гурав гэхэд дахин давтагдчихгүй сэтгэл зүйн өөр ертөнцтэй байхгүй юу? Бүх хүн тийм байгаа тийм. Тэгэхээр тэр хувийн онцлог ялгаа нөлөөлнө. Түрүү хэлснээр одоо өөртөө итгэл өндөр байх тийм хэв шинжийн хүмүүс байж бол эсвэл амархан унцдаг. Жишээлбэл нэлээд хойлох темпераменттэй хүүхдүүд маань амархан сэтгэлээр унах хандлага байдаг учраас ер нь л өөртөө итгэл маш тийм амархан унаад байх магадaltaй учраас хувийн онцлог нөлөөлдөг гэсэн. За хоёрдугаарт нь амьдралынх нь үнэт зүйл нөлөөлнө. За үнэт зүйл гэхээр янз бүр байдаг шүү дээ. Одоо ээж аав нь тэр хүүхдийн үнэт зүйл байж болно. Өөрийнх нь одоо эрүүл мэнд гэл бүх янз бүрийн зүйл байж болно тийм ээ. За энэ үнэт зүйл нь нөлөөлнө. За дээр нь ирээдүйд ямар хүн болохыг мөрөөдөж хүсэж тэмүүлж байгаа. Тэр төсөөлөл нь нөлөөлнө. Ирээдүйд хүн болгоно л маш гоё хүн болохыг хүсдэг шүү дээ тийм ээ. Хүүхэд болгоно л одоо өөр өөрсдийнхөө сонгосон мэргэжлэр мундаг олон хүнд хүндлэгдэж хайрлагцсан болохыг хүсдэг тийм. Тэгэхээр тэр төсөөлөл мөрөөдөл чинь нөлөөлнө. Дээр нь ойрын болоод хитийн зориг чинь нөлөөлдөгөө. Өөртөө итгэлд. Тэгэхээр эдгээр дурдаад байгаа зүйлүүд чиний хувьд ямар хөө байна вэ гэдгээ эргээд бас бодоод үзэж болно тийм. За эдгээрээс маань энэ нь арай жоохон хангалтгүй байна гэж үзэх юм бол тэрийгээ сайжруулах чиглэлээр бас өөрөө хичээж болох нэ. За тэгвэл одоо гурлаа өөртөө итгэлтэй байснаар тэгвэл ямар хэрэгтэй юм бэ тухай ярилцдаг хөө. Өөртөө итгэл чиний амьдралд яг эргээр нөлөөлж байсан тэр тохиолдлууд эсвэл бус түүний жишээн дээр байж болно хоёр маань яг ямар ач холбогдолтой юм бэ гэдэг тухай ярилцъя. За энэ хөрчлөнгөөс эхэлье. За өөртөө итгэх итгэл нь бол яг хүний одоо цааш явах тийм дамн гэж ойлгож байна. Өөртөө итгэхгүй хүн мэдээж ингээд зогсон байдалд орчно. Харин өөртөө итгэлтэй хүн цаашаа болон тэмүүлээл ингээд яваал байна. Тийм болохоор ер нь амжилтын эзэн
өөртөө итгэлээс би болж байна гэж хэлж байна. За баярлалаа. За инхмагийн хувьд өөртөө итгэл яг ямар ач холбогдолтой гэж бодож байна? Зөндөө олон боломжуудыг нээж өгнө өөртөө итгэлтэй байснаар. Тийм. Боломжуудыг нээж өгдөг тийм ээ. За тэгэлгүй яхаа. За тэгвэл багш нь одоо бас товчхон дурдаад өгье тийм ээ. Өөртөө итгэлтэй байвал юу биднэрт ирдгийг, өөртөө итгэлгүй байвал юуг алддаг юм бэ гэдгийг. За тэгвэл хичээл сургалгаад нэгдүгürt амжилт гаргана, ахиц гаргана. За багш нь дахиад автаад хэлье. Хин нэгэн хүүхэдтэй сурлагын амжилттай харьцуулах хэрэггүй. Гэхдээ энэ нь бол одоо олимпиад уралдаанд ч юм уу мэдээж бусдтай өрсөлдөх шаардлага гарна шүү дээ тийм ээ. Одоо янз бүрийн тэтгэлэгт хөтөлбөр шалгалтуудад тэрнээс бусдад тохиолдолд бол яг өөр тэг өрсөлдөөсэй гэж багш нь хүсэж байгаа. Юу гэхээр өнөөдөр ойлгосон тэр математикийн хичээлээсээ маргааш илүү ойлгохыг хичээх. Өнөөдөр одоо бичсэн эссенээсээ маргааш илүү бичихийг хичээх. Тэр л хамгийн чухал. Тэгж ахиц гарах нь бол чиний өөртөө итгэл нөлөөлнө. Тэрнээс биш одоо надаас онцордог инх орчлонтой би өрсөлдөөд ялагдах юм бол өөртөө итгэл маань маш доогуур түвшинд очиж буурна гэсэн үг шүү. За дараа нь хичээлээс гадуурх үйл ажиллагааны амжилтууд гаргаж эхэлдэг. Өөртөө итгэлтэй байвал. Яагаад гэхээр хүүхдүүд маань өөрийнхөө нөөц боломжийг бүрэн дайчилж чаддгийн өөртөө итгэлтэй хүүхдүүд маань. Харин өөртөө итгэлгүй байвал чадах байсан юмаа ч гэсэн чадахгүй одоо ялагддаг. Тийм учраас одоо энэ олон өөрчлөлтүүд гараад байна шүү дээ. Тийм хичээл сурлагын, хичээлс гадуурхаа үйл ажиллагааны. За хоёрт маань цааш шарж байгаа сонсогдож байна уу? Сонсогдож байна. Чанга сонсогдож байна уу? Гайгүй. За багш нь үргэлжлүүлье. За мөн бусад хүмүүстэй ойлголцоход илүү хялбар болдог. Бусдтай яагаад гэхээр өөртөө итгэлтэй хүн өөрийгөө зөв илэрхийлж чаддаг байхгүй юу? За би яг одоо юм байна. Хоёлаа энэ одоо даалгавраа ингэж хийвэл илүү амжилттай болох байх гэдэг өөрийгөө илэрхийлж чадах нь шүү дээ. Гэтэл өөртөө итгэлгүй байх нь өөрийгөө бүрэн дүүрэн бусдад илэрхийлж чадахгүй, хичмхий байх. Тэр одоо нөхцөлийг чамд үүсгээд байна гэсэн үг. За тэгээд өөртөө итгэлтэй байснаар бас зорилготой хүрэх боломжтой болно. Түрүүн их орчлон маань хэлсэн шүү дээ. Амжилтанд хүрэх боломжтой гэж. Тэр үл яалтчгүй байна. Яагаад вэ гэхээр өөрийнхөө дотоод нөөц боломжийг бүрэн дүүрэн шахаж ашиглаж чадсан хүн өөрийнхөө хүрч болох хамгийн сайн амжилтанд хүрч чадна. Өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээж чадна. Тийм ээ. За тэгээд сэтгэл зүйн ямар нэгэн хямрал, сэтгэл готрал, стресс багтдаг. Өөртөө итгэлтэй байвал. За тэгвэл өөртөө итгэлгүй хүмүүс өөртөө итгэлгүй хүмүүс гэвэл ер нь нэг жоохон дотгошоогоо хүнд үзэл бодлоо илэрхийлж чадахгүй яваад. За тэгэх байх уу. Энэ өөртөө итгэлгүй байна даа л гэж хардаг. Өөртөө итгэлгүй хүмүүс өөртөө итгэлгүй хүмүүс та нарын бодлоор ямар шинж тэмдэг анзаарэгддэг вэ? Тийм хүүхдүүдийн талаар хоёр урд нь анзаарч ирсэн үү? Өөртөө итгэлгүй байгаа. Түрүүн их орчлонгийн хэлсэн шиг те өргөл илэрхийлж чаддаггүй байх магадaltaй. Өөр одоо яг та нарын эргэн тойронд байгаа өөртөө итгэл. Айдастай. За. Ихмагийн үед анзаарч ирсэн үү? Үеийнгийн хандаад өөртөө итгэл хүүхдүүд ямар үйлдэл үг хэлдэг бол, гаргадаг бол. Ер нь амар жигтрхүү гэх юм одоо ер нь хүүхдүүдэд нээлтгүй тиймэрхүү л анзаардаг. Тэгээ яг харьцаад үзэхээр бол өөр л юм шиг байлээ л дээ. Яг гаднаас нь харахад бол зожиг юм шиг анзаардаг ахна шүү дээ өөртөө итгэл хүүхдүүд. За маш зөв анзаарсан байна та хоёр маань. За түрүүн хэлснээр бүрэг гिचмхий байна. Найс нөхдөггүй болох магадaltaй өөртөө итгэлгүй байх нь. Яагаад тэгэхээр нөгөө хүүхдүүд чамайг зожиг юм шиг байна. Хүмүүстэй найзлах дургүй юм шиг байна гэж харах нь шүү дээ. Хүмүүстэй нийлэхгүй өөрийгөө илэрхийлж чадахгүй яваад хахаар. За тэгээд аль нэг талаараа бусдаас дутуу гэсэн мэдрэмжийг байнга мэдэрч яадаг. За би сурлагаараа дутуу да. За би спортын амжилт гаргаж чаддаггүй дээ ч гэдэг юм ингээд ямар нэг талаараа дутуу. Угаасаа хүн одоо төгс байх боломжгүй шүү дээ. Бүх юмн дээр 100% одоо
чадамжтай байх магадлал маш бага. Гэтэл тухайн хүүхэд маань яг тэрэн дээрээ өөрийгөө дутуу байна гэж мэдрэх юм бол өөртөө итгэлгүй байх нь шүү дээ. За тэгээ бусдын сөрөг нөлөөлөлд амархан ордог юм байна л да. За чи ингэчгээ гэд буруу зүйл одоо буруу татхад бол буруу зүйлд буруу нөлөөлөлт автахтаа амархан байх нь. За тэгээ тест бүглэх чадварт хүртэл сөргөөр нөлөөлдөг. Ягаад гэвэл за би чадахгүй байхтаа гэдэг бодол өөртөө итгэлгүй байгаа тэр мэдрэмж нь одоо шалгалтаа хүртэл амжилтгүй хүүхэд нөлөөлдөг байх нь шүү дээ. За стресс бухимдалд амархан орно мөн сэтгэл готролд орох магадлал өндөр байх нэ. За тэгвэл хоёр маань хүүхдүүдэд өөртөө итгэлтэй байх тухай ямар зөвлөмж өгөх вэ? Их орчлон бас нэг сонирхолтой санал асуулга авсан байгаа тий. Тэр талаараа биднэрт бас ярьж өгвөл. Хүүхдүүдээс ямар үед өөртөө итгэлтэй алддаг вэ? Авсан. Аха. За тэрний үр дүнгийн талаар. Тэрний үр дүнд бол яг хүүхдүүд өөрийнхөө бусдаас илүү үнэтэй, өөрийнхөө өөр хүнтэй ингэж харьцуулж өөрийнхөө доош нь хийх, олон өмнө ярих. Тэгээд нэг хүн яг чи хүн гэж харьцуулаад чи энэс нэг юм байна гэх үед бас тэгээд сэтгэл зүйн байдал нь их нөлөөлдөг. Баяр баясгалтай үед явж явах үед бол амар өөртөө итгэлтэй. Харин жоохон готарцсан явж явахдаа ер нь нэг итгэлгүй, зориггүй тийм байдаг гэж гарсан. Яг өөртөө итгэлгүй болсон үедээ ч юм уу яг би болохоор ингээд толинд харж агаад ингээд одоо чаднаа гэд өөрийгөө урамшуулдаг. Тэгээд дараа нь болохоор гой ном уншихаар бас гой ном уншиж дуусчаар бас ингээд урам зориг аваад чих юм уу бүр нэг тийм цаанаас амар гой болдог. Тэгээд дараагийнх нь болохоор одоо өөрийнхөө өөртөлж чадахгүй юмдаа санаа зовхоо болох. Өөрийнхөө өөртөлж чадахгүй юм ингээл за би угаасаа иймстэй гэл ингээл өөрийгөө ингээл тэгэл өөртөө итгэлгүй яваад иж болохгүй. Хэрвээ ингээд засч болох юм байвал өөрийгөө дайчлаад засах хэрэгтэй. Тэгээд хүмүүс ер нь бол туслах хэрэгтэй юм санагддаг. Туслаад тэгээ ингээ баярлаа гэдэг үг сонсох ч юм уу эсвэл ингээд нэмсгэлж байгаа хүний царай талархлын үг сонсоод ер нь бол ингээд тэр өдөр нь ингээ сайхан болох юм санагддаг байхгүй юу? Одоо ингээд өглөө хүнд ядаж ингээ хаалга бариад өгчхөөр баярлаа гэж хэлэхээр ингээд нэг тийм гоё цаанаасаа гоё болдог. Тэгээд дараагийнх нь болохоор одоо нөгөө нэг давуу талаа олж нэгээд тэрийг ашиглах хэрэгтэй. Тийм. Ер нь сул талаа тэгээд эвлэрэх хэрэгтэй эсвэл цас тэгээд тэгээд дараагийнх нь болохоор өөрийнхөө үн цэнийг одоо олоод чинаш юм би одоо өөрийнхөө үн цэнийг ухаарад өөрийнхөө үн цэнийг мэддэг байх хэрэгтэй. Тэгээд нөгөө нэг одоо яг таныг дутуу үнэлдэг ч юм уу эсвэл чи чадахгүй гэх тиймэр хүмүүсээс ер нь бол зайгаа бариад холдох хэрэгтэй. За баярлалаа. За их орчлон одоо өөрийнхөө зөвлөв яаж олж авдаг вэ гэвэл хай нэг дуу сонсож чаддаг. Тэгээд волейбол тоглоод бүр ингээд заалнаас хөлсөө гаргаад гарах бүр үнэхээр гэж өөртөө амар итгэлтэй байдлыг өсгдөг. Тэгээд найзуудтайгаа ярьцаа суух ч юм уу тиймэрхүү үед ер нь бол итгэлтэй байж. За ойлголоо. За баярлалаа. За тэгвэл багш нас 3 зөвлөгөөг өгье. Өөртөө итгэлийн талаар хайнгуут одоо ингээл янз бүрийн зөвлөгөөнүүд гарч ирдэг. Гэхдээ би шинэ Монголынхоо сурагчдад зориулсан 3 зөвлөгөөг өгье гэж бодож байна. За нэгдүгээрт бол өөрийнхөө сэтгэл зүйн онцлогийг сайн танин мэдэрээ. Бид нэр өөрсдийнхөө өндрийг, биеийн жинг, нүдний өнгөш гэдэг юм уу маш сайн мэддэг хэрнээ өөрийнхөө сэтгэл зүйг маш бага мэддэг. Тийм учраас өөрийнхөө сэтгэл зүйн онцлогийг одоо маш сайн танин мэдхийн тулд эхлээд өөрөө хичээл зүтгэл гаргах нь шүү дээ. Өөрийн сэтгэл зүйн онцлог дотор бол хувь хүний одоо онцлогуд орж ирж байгаа дахин давтагдчихгүй тэр чанарууд, дээр нь бие хүний шинжүүд орж ирнэ. Өөрөө ингээд эрэл хайгуул хийгээд нэмэгдээд бас нийгмийн ажилтнаа хандаж болно. Сэтгэл судлаач багштай хандаад өөртөөхөө сэтгэл зүйн онцлогийг тодорхойлох судалгаануудыг ашиглаад өөрийгөө одоо онцлогоо таньж мэдэж болно шүү хүмүүстээ. За
Нэгдүгээрт бол өөрийгөө маш сайн таньж мэдсэн хүн өөртөө итгэл өндөр байх боломжтой. Яагаад тэгэхээр юуг чаддаг, юуг чаддаггүй, ямар зүйл одоо чамайг илэрхийлдэг гэдгийг маш сайн мэдчихнэ гэсэн үг. За хоёрдугаарт нь болохоор бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөрэй. Хүн болгон дахин давтагдчихгүйгээ багш нь нэлээд олон удаа хэлж байгаа тийм. Тэгэхээр хүн ямарч байж болно. Зүгээр байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал. Бид нэр бусад хүний өөртөө итгэлд маш тийм бүдүүлгээр алдаа гаргадаг. Тэр нь ямар алдаа вэ гэхээр чи одоо жоохон өндөр болчвол илүү гоё байна. Чи одоо жоохон том нүдтэй байвал хөөрхөн байна ч гэдэг юм ингээд нэг юм өөртөө итгэлд нь сөргөөр нөлөөлөх тэр хүний байгаа оршихуйг үгүйсгэх хандлага ажиглагдаад байдаг. Тэгэхээр ийм хандлагыг гаргах нь нэгдүгээр чи бусд хүний өөртөө итгэлийг эвдээд тэр хүний өөртөө итгэлийг бууруулад байна. Хоёрдугаар бас өөрийнхөө өөртөө итгэлд сөргөөр нөлөөлнө гэсэн. Тийм учраас бүх хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд харилцдаг байгаарэ. Тэгэх юм бол бас харилцааны олон зөрчлөөс сэргийлэх боломжтой байдаг шүү. За 3 дугаарх нь болохоор хамгийн чухал зүйл бол хин нэгнтэй өрсөлдөх биш, зөвхөн өөртөөгөө өрсөлдөх гэдэг багш нь түрүүн бас дурдчихсэн тий. Яг өөрийнхөө одоо байгаагаас маргааш юм уу 7 хоногийн дараа нэг улирлын дараа хэрхэн яаж өөрчлөгдөх тэр дээрээ л төвлөрөх хэрэгтэй. Хэрхэн яаж хөгжих вэ? Яаж илүү суралцах вэ? Тэрнээс биш за би инх магаас илүү болондоо, инх орчлонгоос илүү болондоо гэж сурах юм бол тэр суралцах үйл чинь магадгүй спортын тал дээр ч гэсэн тий амжилт гаргахад чинь тийм ч их чухал нөлөөлөхгүй. Харин би энийг чаддаг юм чинь ирэх улиралд би энийг сурна гэж өөрийгөө дайчилж дотоод нөөцөө одоо дайчлах нь чухал шүү гэдгийг зөвлөж байна. За хоёрт маань өөртөө итгэл дээр өөр ярих зүйлүүд байгаа юу хүмүүс те? Би нэг юм хэлчих. За би болохоор нөгөө нэг бас бүр болохгүй л ингээд амар амттай юм ч юм уу дуртай юм иддэг байхгүй. Тэгэхээр бүр ингээд сэтгэл цаанаасаа сэргээд тэгээд ингээд амар гоё болдог. За ойлголоо. Чихэрлэг хүнс. За чихэрлэг хүнс идж байгаа нь бас одоо бие махбодтой холбоотой л доо. Инсулины хэмжээг нэмэгдүүлээд тухайн үед бол ажиллах эрчмийг нэмдэг, одоо ирч хүчтэй болгодог тий. Хэтрүүлэх юм бол энэ маань бас хортой байгаа тийм ээ. Бидний шүдэнд бидний эрүүл мэндэд яг зохих тунгаар нь яг нэг таагүй сэтгэлээр жоохон онсон үедээ ч юм уу идэж болно тийм ээ. Манай их магийн зөвлөгөө бол маш оновчтой зөвлөгөөнүүд байна. За энэ хурцлан маань бас маш сайхан зөвлөгөөнүүдийг хүүхдүүд маань хэллээ. За ингээд өнөөдрийн маань дугаарт чин сэтгэлээсээ ярилцсан та хоёртаа маш их баярлалаа. Удахгүй болох шинэ жилийн бас мэндийг та хоёртаа хүргэж байна. За эх хондоо бас өөртөөхөө зорьсон зорилготой хүрээд өнөөдрийн их орчлон, өнөөдрийн их магаас эрхчлийн их маг, эрхчлийн их орчлон илүү их дайчлсан байгаасай гэж багш нь хүсэж байна. За та хоёртаа амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За ингээд бидний подкастыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараараа бид бас сонирхолтой сэдвийг хүндээ ярилцах болно. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.